Даруйдсан авчлыг уулзсан туршлаараа тэгээс энэ удаагийн дугаараар хэвлэлээ эрхэн тоглохой цуглуулсан. Энэ удаагийн хэвлэлээ ихэд бол Mobile Legends дээр хэрхэн тоглохой гэдэг суулт хийх байгаа. Энэ удаагийн хэрхэн тоглохой зүйл дээр Martis-а хийх сонгосон. Martis build нэг танаас өгсөн build нугаас яг төгрөх хөстэй. Дээрээс нь та Martis-а хэрхэн сайн тоглох гэж би яг одоо заагаад байна. Хамгийн ихэнд та эмэд дүүрсэн бол хамгийн ихэнд нэгдүгээр скелет болж байгаа. Тэгэхгүй бол яахыг харцгаая. Нэгдүгээр скелетээ далаа. Ингээд өөлөө штэ. Ингээд дараа нь ингээд өөлөө чи удаан нэгдэд байгаа. Энд чи амар удаан нэгдэд байгаа. Тэр 3-2-ыг гэхдээ би аалч чадна л та. Гэхдээ хүмүүстэй тоглож байгаа чи энэ чи амар удаан нэгдэн заяа. Би хордны эзэгтэн тавьчих гэдэг. Хүмүүстэй тоглож байгаа чи амар удаан нэгдэн. Энийгээ даруул арай хордно нэгдэн. Дараа нь ингээд ах энэ ингээд хөлж штэ. Тэнгүүд нь ингээд алсаар энэ ингээд хордон дулж байгаа. Тэгээд юу вэ? Нилээ амин багцсныхаа дараа балтаа дарах хэрэгтэй. Одоо алж. Тэгээд ийм байдлаар явсаар байгаа балтаа дараад болох хэрэгтэй. За тэгээд цаанаас өгсөн биелт нь бол ихэд бол энэ зүйлээс илүү Petrify буюу Petrify хэрэгтэй буюу ихэд бол энэ хэрэгтэй шүү зүйлээсээ. Энэ хэрэгтэй байдаг. Тэгээд дараагийн дугаараар байж байгаа энийг ингээд та бүхэнд дахиад туршиж үзүүлье. Тэгэхэд бол энэ ингээ хордон төрөнгүүд нь ингээ ашиглаад нөгөө тийм ингээд бас төрөөд эхлэнгүүд нь ингээд ультаа дардаг байхгүй. Одоо тэгээд энэ чинь гүж утаач шууд түгээс дагаж гүйсээрээ даалчих заяа. Одоо даалч. За. Тэгээ ерөнхийдөө бол Martis-аар ингэж тоглох хэвээр дараагийн бичлэгээр ерөнхийдөө бол ийм хэлбэр тоглох гэдэг цуглал орно. Бичлэгээ нөхцөл тас бүсэн маш их байлаа. Тэгээ subscribe болон like comment хийжүүлээрэй. Жон гэж би зөндөө хэлдэг шүү. За бай.